болоод сэтгэл ханамжтайгаар зорилготой хүрээд гэрээсээ гарснаас хойш 5 сарын турш баруун зүг рүү явж ирсэн бол Англиас анх удаа зүүн зүг рүү иргээд наран ургах зүг рүү гэрийнхэн зүг авсан байгаа. За нөгөө за тэгээд Англиас буцах замдаа бид хоёр ерөнхийдөө Дан, Норвег, Швед, Финланд, Эстони, Латви, Литв, Белорус бассандаа бол юм байна уу яваад харьсан. За тэр үеийн одоо харих хэсгийн зургуудаас сонирхолъя. За энэ хаана вэ? Энэ хаана вэ? Хаана харагдаж байна? Монгол харагдаж байгаа. За энэ бол Дани улсад битээр нэг бас санаандгүй нэг музей үзэх гээд ирсэн. Тэгээд тэгсэн чинь маш санаандгүй тэр музей нэг жил болгоо нэг нүүдэлчин ч юм уу өөр нэг өөрөөсөө өөр соёлтой улсын орнуудын тийм нэг танилцуулах жил зарлдаг юм байна. Тэгсэн чинь яг энэ 2018 онд Монгол улсыг нүүдэлчний ахуйг танилцуулах тийм жил зарласан байсан. Энэ бол тэр музей байшаа харагдаж байна. Тэгээд энэ нэг 11 хэсэгт нь л бол Монголын нүүдэлчин ахуйг танилцуулсан ийм музей гарсан байна. Энэ бол нөгөө Монголынхаа юмыг бүр гадаадад бишрэн харна гэдэг бол битээр болсон. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэгээд музей гэдэг зүйлийг ямар өндөр түвшинд ямар тийм орчин үеийн хийдийг дөрмжээс бол гайхалтайгаар харсан entertainment-ийг тэгээ хүний бүх мэдрэхүүг ингэж ашиглаж нэг юм үзүүлдэг. Өнөртүүлнэ, сонсуулна, харуулна, салхилна, гал асна гэх энэ музейг бол бид үнэхээр бишрэн үзсэн. Тэгээд энд бид нэг 20 минутын бичлэг хийж Facebook руу оруулах бараг 500 мянган хүний ханалт авсан байдаг тийм. За ингээд энэ музей бол энэ үзэгрийг зориуд үзүүлэхийн тулд авсан. Одоо биднээс нэг хэдэн жилийн өмнөөс нэг хүннүү цагтаа дээл өмсдөг болсноо доо. Энэ болохоор Баян-Улгийн аймгаас олдсон яг 13 дугаар зууны үеийн Монгол дайчны буюу манай Чингис хааны нэг цэргийнх нь олдвор Баян-Улгийн аймгаас олдоод за энэ олдворыг хэрвээ сайн харах юм бол ойртод харах юм бол яг ингээд юу дээл нь бол энэ хүннүү цагтай байгаа. За энэ олдвороос үүдээд монголчууд тухайн үед 800 оны өмнө хүннүү цагтаа дээл өмсдөг байсан юм байна гэдэг энэ дээлийг загварын сэргээгээд тэгээд одоо хүмүүс ийм цагтаа дээл өмсдөг болсон. Тэр маань одоо ингээд дайнаас явж идэх юм байлээ. Гэхдээ бол бид хоёр харамлах сэтгэл төрсөн. Гэхдээ манай засгийн газраас төр зур зээлсэн байгаа юм байлээ зарим хүмүүсүүдийн. Тэгээд арайгаагүй харамлахаа болсон. За энэ бол бүр ингээд эсгийн худалдаагаа, хувцастайгаа, сэлэмтэйгээ, имэйлтэйгээ тэр дөрөөн цаана харагдаж байна. Бүр аяган тэр харагдаж байна. Бүх юмтайгаа ингээд олдсон маш гайхамшигтай үнэлж оршгүй юм олдвор юм байлээ. За дараа нь бид хоёр бол Норвег улсад дайнасаас ирсэн байна. Энэ бол Норвегийн бол үндэсний дуурийн театр харагдаж байна. Бид хоёр энд үнэхээр даарсан Норвегт битүү үүлтэй маш хүүтэн тэгээд хоёр машинтайгаа энэний дөнгөж цаахан унтчаад өглөө нь босч энэ байшинг нь үзчихэл тэгээд Швед рүү бол ерөнхийдөө бол яаран гарсан байгаа. За дотор тал нь нэг иймэрхүү байсан. Яг энэ бол яг нөгөө хүлээлтийн танхим гэх юм аа тэр нь дотгошоо орох хэсэг нь бол хаалттай байсан. Тэгээд бид хоёр тэрийг нь бол орж чадаагүй цаг нь таараагүй учраас тэгээд дотор энэ хаваар нь явж байгаад гарсан. За Шведэд бол битээр утасны гоё зүйл бол Аба амлахын музей тийм студ музей гэх юм уу тийм гоё музей үзсэн байгаа. За энэ бол Аба амлахын бүх CD дууны хамшлыг хийгдчихсэн студ тоглож ирсэн хөгжим клипэн дээр гардаг хувцас хэрэглэл тэгээд Аба амлахтай холбоотой бүх зүйл бидний лааны музей тийм бүр хошин музей нүртэл ингэ байж байгаа. За энэ дууныхан ямар байлаа? I have a dream гэдэг дууных нь бол гар бичмэл нь тэгээд хэрэгжилж ирсэн микрофонууд нь ингээд байсан. Тэгээд Аба хамтлагийн талаар тэрнээс гадна бас бүр домогт рок хамтлагийн гитарчдын гитар нүртлийн татгалаатай тийм гитарын цуглуулгууд бас байсан. За энд бас маш гоё цагийг өнгөрөөсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө гэрлүүгээ битээр маш яарч байсан учраас энэ Скандинавын орнуудыг бол бараг нэг хоног 2-3 хоног тэгэл явсан байгаа. За энэ хэсгийг. За энэ бол бид хоёр Шведээс Финланд руу
явах гэж байгаа хэсэг байна. Бид хоёр бол нийтдээ энэ аяллахын туршид 47,000 км замыг туулахдаа 800 орчим км зам юм уу? Ийм усан хугацсан дээр сууж машинтайгаа ачигдаж сууж туулсан байдаг. За яг одоо бол бас ачигдах гад байж байна. Энэ бол бид хоёрын хувьд бол их сонирн байсан. Яагаад гэвэл монголчууд чи хэзээ машинтайгаа усан хугацсан суугаад идэг байлээ дээ, тийм. Анх удаа ийм юмнуудад суужсэн болохоор бид хоёр их сонирн. Ингээл онгоогоол яг дотроо гараж шиг ингээл орж гараад суучдаг юм байлээ. За энэ бол усан хугацсанд ачигдсан байгаа байдал нь байна. За энэ усан хугацсан доторх нь нэг иймэрхүү байдалтай байсан. Гэхдээ бид хоёрыг энд сууж явсан гэж бодож байгаа бол энэ дүүр нь яагаад вэ гэвэл нөгөө Титаник киног үзчихсэн хүмүүс байна энд байгаа бах тийм. Титаник кинонд нөгөө дээшээ ингээ баячууд нь байгаа. Шатаар буухаар ямрууд нэдэг лээ. За шатаар буусны дараа бол ийм байдалтай байна. Тийм. Тэгэхээр энэ бас нэг үнэхээр яг амьдрал дээр тийм юм байлээ. Бид хоёр дээшээ гарсан чи ийм, тэгээд доошоо буусан чинь ийм болцсон. За тэгээд арга байхгүй дээ. Энэ 7-8 евроор бид хоёр төлсөн учраас энэ түрүүний нөгөө машин ачдаг хэсэг харагдсан шүү дээ зурган дээр. Тэр хэсгээс 3 давхар доошоо байгаа юм ингээд бид хоёр яг ингээ усан дотор цонх монхч байхгүй хамгийн доор нь хамгийн хямдхан мөг төлсөн усаар ингэж зарчдаг юм байлээ. Тэгээд Титаник кинон дээр гардаг бол үний юм байлээ гэж. Тэгээд дараа нь бид хоёр Финландд буугаад мартагдчихгүй гоё тийм намрын өнгөийг харсан. Энд бол өстэй өмнөхөр хаашаа харна шавшаар маш гайхамшигтай байсан Финланд. За тэгээд ерөнхийдөө бол одоо хүмүүс цас орлоо хордлаарай хэцүүдлээ шүү гэж бид хоёр анхаарууладсан. Тэгээд маш яаралтайгаар бид хоёр эндээс Эстон, Латв, Литв, Белорус улсуудад нэг хоногоор дайрж өнгөрөөд тэгээд энэ Финландд үзсэн нөгөө юу маань өсөж тээ. Нөгөө Финландын алдарт төгсмийн зохиолч Ян Сибелиусийн бол дурсгалын хөшөө ийм байдаг юм байлээ. Бид хоёр бол Финланд зөвхөн энийг үзээд гарсан байгаа. За энэ хөгжмийн зохиолчийн Финляндия гэдэг зохиолын бол хүүхдүүд бараг чэжээр мэдж байгаа хаа гэж бодож байна. Хөгжим бүтээхэн чинь. За тэгэл ерөнхийдөө бол Москвад ирсэн нөгөө түрүүний дурдсан улсуудыг дайраад. За энд болохоор нөгөө ээж аавуудын альбомыг үзэхээр дандаа нэг ийм байшингийн урд авахсан нэг ийм зураг байгаад идэг. Тэгэхээр нэг дээр үеийн баримтат кино гарахаар л манай томчууд дандаа нэг ийм байшингийн урд байгаад идэг. Бид хоёр энэ одоо юу юм бол хаана тийм аа тэгээд хайж явж ингээд олоод эннийхээ урд авахчаад заавалсан гэх тэгээд яваад гисэн юм уу. Тэгээд маш яаралтайгаар бид хоёрын нэр нэг сон яг нэг өдрийн ардаас цас хөөгд гэсэн тийм. Дунд дээр Омск, Новосибирск руу бид хоёр ирээл хоноол явхад л хойноос цасан шуураад яваадсэн. Тэгээ яаралтайгаар явсаар байгаад ямар ч байсан 6 сар орчмын дараа нэг ийм дүр зураг олж харсан. За энэ бол Алтан булгийн хил байгаа. За энийг хараад бид хоёр бараг л ойлгоо шахсан. Замд бол мэдээж 99.9 хүн гоё байсан. Гэхдээ ядарсан төвчээр заах ухаан зарах гэх тийм момент бол гарсан гэвэл гарсан. Тэгээд гэртээ ирэхээр үнэхээр сайхан мэдрэмжтэй байсан. За тэгээд яг аялал эхэлсэн газараа ингээд хүүхдүүд маань ирээд гар гэрийнхэн аавчууд маань тосоод энэ Улаанбаатар, Лондон, Улаанбаатар гэдэг аялал бол албан ёсоор ажилтнаагаар өндөрлсөн байгаа. За асуух зүйл байна уу? Асуулт нэмэлтээр нэг 10 минут хариулаад. За. За. Энэ бол маш сайхан асуулт. Маш олон хүнийг сонирхтой. Битээр албан ёсны бол мөнгөнд үнийн мэдээлэл бол хэлээгүй байгаа. Гэтэ битээрийн яг нийт гэрээсээ гараад гэртээ орж ирэхин зардал бүх юмтайгаа нэлээд битээр 10,000 Америк доллар, өөр нэг 20 орчим сая төгрөг. 25 те 25 сая төгрөг битээр зарцуулсан байгаа. За яагаад хүмүүс бас нөгөө нэг ингээд аялахад 100 сая төгрөг хэрэгтэй авах гэж боддог юм бэ лээ. Хоёроос маш олон хүмүүс тэгж сонссон. Гэхдээ та хоёр ядаж 50-60 та явсан байлгүй дээ гэж бид хоёр үнэхээр 50-60 байсан бол ядаж буудалд хонох байсан байлгүй дээ. А бид хоёр яагаад ийм бага зардлаар юм 41 орныг баг хуваах юм бол нэг орн те нэг 100-200 доллараар ч юм уу ингэж явж чадсан бэ гэхээр бид хоёр нөгөө машиндаа хоолоо хийж идэв. Ихэвчлэн баг 80% нь
Тэгж явсан болохоор зардал маш их хэмнэсэн.